Байцгаана уу? Та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, ментор, зохиолч хүн байгаа. За, өнөөдрийнхөө ярих хүссэн сэдв гэх юм бол айдсын талаар. Айдс гэдэг энэ мэдрэмж хаанаас ирдэг вэ? Яагаад ингэж бидний лөө үе орж ирж тийм ээ сэтгэл санааг маань бухимдуулдаг, бодлыг маань тавгүй болгодог тийм ээ, бодлыг маань бухимдуулж, мэдрэмжийг маань тавгүй байдал руу бас явуулж оруулдаг талаар ярилцах хүсэж байна. Хаанаас энэ айдсын мэдрэмж ирдэг вэ гэж тийм ээ. За ерөнхийдөө бол ерөнхий айдсуудын мэдрэмжүүдийг бол бид нар мэдэж байгаа шүү дээ. Айдсууд маань хаанаас ирдэг вэ гэхээр хамгийн наад захын айдсын мэдрэмжүүдийг бид нар хаанаас авах боломжтой вэ гэх юм бол хүрээлэн байгаа орчноосоо авах боломжтой. Тийм ээ, хамт ажиллаж байгаа хүмүүсүүд тийм ээ, одоо тэдрээс айдсын тавгүй, дарамт, шахалтын одоо хэцүү мэдрэмжүүдийг авдаг байгаа шүү дээ. Гэр бүлийн орчин бас байж болно. Тийм ээ. За тэгээ бас ямар орчинд одоо амьдарч байна, ямар байшин савнд амьдарч байна, тэр байр савны маань энерги ямар байгаатай бас шууд холбоотой. Хэрвээ бидний амьдарч байгаа орон байр маань унтаж байгаа одоо унтахны өрөө маань ч юм уу тийм ээ, амарч байгаа ормон ч юм уу тийм ээ, эдгээр маань бас ийм сөрөг энергиудаар дүүрчихсэн байгаа тохиолдлуудад бид нар бас гэр орондоо унтаж амарч чадахгүй тавгүй айдсын мэдрэмжүүдийг аваад байдаг. За тэгээд цаашлах юм бол бас хүүхэд наснд авсан траума ч юм уу, айдсын одоо тийм ээ хүнд маш их загнуулчихсан, эсвэл маш их хүнд одоо хэцүү үйл явдлуудыг туулсан хүмүүсүүд маань далд ухамсарт нь одоо кодлогдоод суучсан байгаа айдсын мэдрэмжүүд байдаг. Тэр мэдрэмжүүд нь ингээд үе орж ирдэг ч юм уу, эсвэл бүр ингээд өөрт нь суучсан байгаа болохоор ингээд байнгын айдсын төгшүүрийн сандарсан тавгүй мэдрэмжүүдтэй амьдраад байдаг. За энэ маань бол ингээд бүр нэлээд гүн айдсын мэдрэмжийн тоонд орно. За мэдээж хэрэг бас бидний үзэж харж байгаа контентууд тийм ээ, кинонууд бас биднэрт маш их хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Сонсож байгаа хөгжмүүд маань бас хүртэл маш их хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Тэгээд хүмүүс маань ингээд дандаа ийм хэцүү одоо аимшигын ч юм уу, эсвэл бол ингээд сэтгэл санааг бухимдуулмаар хэцүү одоо мэдээллийг ийм сошиал медиагаар ч юм уу тийм ээ, интернетээр зурагт сонин сэтгүүлээс ингээд уншиж харж авч өөртөө ингээд шингээдэг болвол эдгээр маань хүртэл ингээд биднэрт ухамсартай болон ухамсарлаагүйгээр биднэрт рүү айдсын мэдрэмж болон орж ирж байдаг. Тийм болохоор тань ингээд ямар нэгэн тавгүй мэдрэмжэнд орж ирээд байдаг айгаад байгаа тийм ээ, ингээд нэг л тухгүй, тав тухыг мэдэрч чадахгүй, дотоод амар амгалан мэдэрч чадахгүй, ад жаргалтай болж чадахгүй байгаадаа бол энэ мэдрэмж нь хаанаас ирээд байна вэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй гэсэн үг. За энэ мэдрэмжүүдээс, энэ гаднах нөлөөнүүдээс тийм ээ, бидний эргэн тойронд хүрээлж байгаа орчноос энэ айдсын мэдрэмжүүд орж ирдэг байх нь, үзэж харж байгаа кино, контентуудаас орж ирдэг байх нь. За тэгээд сонсож байгаа хөгжмүүдээс бас бид нар айдсын энергиудыг авдаг байх нь. Энэ бүх зүйлүүдэд долгионы эрчмийг ялгаруулж байдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө болохоор энергиуд болохоор байнга бид нар зогсоо зайгүй энергийг өөрсдөө шингээж авч байдаг гэсэн үг. Тэгээ өөрсдөө бид нар ямар эрчмээр цэнэглэж байна? Тэрнээс шалтгаалаад бидний энерги дээшилж хүү доошилж явах уу гэдэг шууд шалтгаалж өгдөг байгаа даа. За тэгээ энэ айдсуудын мэдрэмжүүдийг гаднаас авдагаас гадна бид нар авч байдгаас зогсолтгүй авч байдгаас гадна бас сөрөг биесүүд байдаг. Нүдэнд үл үзэгдэх сөрөг биесүүд. Бид нар ингээд гэрээсээ гараад том хотод ялангуяа амьдарч байгаа тохиолдолд гэрээсээ гарахлаар гудамжинд маш олон хүмүүсүүд байж байдаг тийм ээ. Энэ тэндгүү маш их дуу чимээ, машинууд. Яг энтэй адилхан маш олон хүмүүсүүд байгаатай адилхан нүдэнд үзэгддэггүй маш олон биесүүд, сүнснүүд, энергиуд, биетүүд байж байдаг.
Энэ бисүүд хүний энергийн биед наалдаж орох үед бидний бодлын бие рүү сөрөг бодлуудыг явуулж сөрөг бодлууд тархинд бодогдох үед бид нар тав тухгүй мэдрэмжүүдийг авч айдсын мэдрэмжинд орж ингэж энерги маань унаж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ айдсын мэдрэмжүүд маань бол бидрих биш байгаа да. Дандаа ерөнхийдөө бол энэ гаднаас орж ирж байгаа зүйлүүд байдаг. За мэдээж хэрэг бас өмнөх амьдрал тохиолдсон маш хүнд траума ч юм уу тэгвэл хүүхэд наснд учирсан маш хүнд траума ч юм уу тийм ээ. Энэ маань бол бас бидний дад хумсарт маш хүнд гүнзгийгээр кодлогдсон байгаа тохиолдлуудад бас энэ маань ингээд мэдээж хэрэг бидний тавгүй мэдрэмж, айдсын мэдрэмжүүдээс салгаж өгдөхгүй байгаа да. Ерөнхий бол энэ нөгөө эргэн тойрны орчны тийм ээ хүрээлэл донд байгаа цагийг хамгийн хөнгөрөөж байгаа хүмүүсүүдийн маань хандлага, харилцаа, энерги ямар байгаагаас шалтгаалаад биднэрт бас шууд нөлөө үзүүлж байдаг. Үзэж харж, уншиж, сонсож байгаа бүх зүйлүүд маань биднэрт маш их хүчтэйгээр нөлөөлж байдаг. За тэгээ тэрнээс гадна нүдэнд үзэгддэггүй бисүүд ингээд хүний энергийн биед наалдах хүнд сөргөөр нөлөөлж тэр унсан энергиэр нь хооллох хүсэлтэй бисүүд маш их байж байдаг байгаа. Тэгээ хүмүүсүүд нөгөө өөрийнхөө энэ айц тавгүй мэдрэмжтэйгээ ажиллаад маш олон жил болоод одоо тийм ээ ховсоор явдаг ч юм уу, бясалгал хийдэг ч юм уу, тийм ээ янз бүрийн лам бөөнрөөр явж засал хийлэгдэх ч юм уу, тийм ээ. За ерөнхийдөө бол маш хүнд байгаа тохиолдолд хүмүүсүүд ерөнхийдөө бол иймэрхүү ховс ч юм уу, тийм ээ ингээд ийм янз бүрийн гадны хүмүүсүүдээс тусламж авах гэж үздэг байгаа да. Ерөнхий зүгээр нэг айдсын төвшөөртэй мэдрэмжтэй яваад байхад хүмүүсүүд тэгээд тэрийг бол ингээд дараад л яваад байдаг, арга хэмжээ авдаггүй. Тэ? Тэгтэл хүний энерги энэ хэмжээгээр маш их унаж өгч, доошолж өгч, ажлын бүтээмж, ад жаргалгүй байдал өдөр хоногуудыг илүү өнгөрөөх энэ чинээгээр удаан байдалтай явахаар бидний эрүүл мэнд дордож эхэлдэг байгаа да. Тэгэхээр энэ айдсын мэдрэмж гэдэг зүйл бол хүнд маш сөргөөр нөлөөлж байдаг. Бидний эрч хүч энэ дотоод агуу хүчийг маань тэ шууд үгүй хийж байдаг маш сөрөг энерги байгаад байдаг. Тийм болохоор энэ айдсын энергиэр хооллох хүсэлтэй энэ нүдэнд үзэгддэггүй дэлхийг одоо ерөнхийдөө ингээд удирдах авч явдаг энэ бисүүд бол айдсын энергиэр хооллдог болохоор айдсын энерги сөрөг энергиуд л тэдний хоол болж өгдөг гэсэн. Бид нар өдөр болгон бас хоол идэх шаардлагатай болдог штэ тий. Ногоо байна уу, махаа байна уу, тийм ээ, жимсээ байна уу, усаа уух хэрэгтэй байж бид нар энерги нөхдөгтэй адилхан тэр сөрөг бисүүд бол бид нартай адилхан хоолонд идэгдэггүй. Зүгээр жирийн хоолонд идэгдэггүй. Тэдний өөрсдийгөө хооллолдог, тижээдэг энэ хэмжээст оршихт нь бос болдог ганц зүйл бол энерги байгаад байдаг. Энэ дэлхий дээр мөнгө, эрх мэдлийн дайм болдоггүй. Маш өндөр том хэмжээстэй болов. Маш гүнзгий том хэмжээст нь бол маш сөрөг бисүүд энэ дэлхийг удирдах, захираж явдаг болохоор тэдний хувьд бол хүн төрлөختний энергийн дайн л явж байдаг. Тийм болохоор хүн төрлөختний байнга ийм айдсын мэдээллүүдээр сөрөг хэцүү үйл явдлуудаар бөмбөгдөж байдаг. Бид нар хэцүү зүйлүүдийг уншиж, харж, сонсох үед бид нар шууд айдсын мэдрэмж рүүгээ ороод ийм тав тухгүй мэдрэмж рүүгээ болж ороод өөрөөсөө ингээ агшаа жижигрээд эхэлдэг байгаа даа. Ингээх үед тэр сөрөг бисүүд бидний энэ жижигэрсэн энерги, бидний энэ унсан энергийг сороод эрч хүчээр дүүрээд улам өөрсдийнхөө энэ хар бодлого ч юм уу сөрөг зүйлсүүдээ bijүүлэх хүчтэй болж байдаг. Тийм болохоор одоо бид нар маш чухал цаг үед амьдарч байгаа. Яагаад вэ гэх юм бол сөрөг энергиудтэй энэ гэрлийн хүчрхэг энергиуд бид нүдэнд үл үзэгдэх дайн донд амьдарч байгаа. Бид нар дайныг бол одоо холоос хайгаад авах шаардлага байхгүй. Украин ч юм уу, тийм ээ. Өөр ямар орнуудын
тэндээс хайгаадах шаардлага ерөөсөө байхгүй. Нүдэнд үл үзэгдэх дайн донд бид нар амьдарч байгаа. Энийг ойлгохгүй байгаа хүмүүсүүд байх юм бол та нар өөрсдийнхөө бодлыг ажиглаад үз. Та нарын толгой дотор чинь ямар их үйл явдал болж байна. Өөрсдөө чинь энерги, урам зориг, эрч хүч, өөртөө итгэл зоригийг чинь бадраасан, сэргээсэн бодлуудаар дүүрэн байна уу? Тийм сайхан мэдрэмжүүдээр дүүрэн байна уу? Эсрэг байна уу? Тийм ээ, үргэлж яана, энийг тэх ёстой, ингэх ёстой, ингэхгүй болохгүй гэсэн ийм хэцүү бодлуудаар дүүрээд тэр чинээрээ хүн айцтаа автчихсан, дарамтанд орчихсон, шахалтанд орчихсон, яах ихээ мэдэхгүй төөртөнд орчихсон, аргаа барчихсан ийм байдалтай байгаад байна уу? Ихэнх хүмүүсүүд иймэрхүү мэдрэмжийн дунд амьдарч байдаг. Сэрхээс нааш хүн өөрийгөө энэ байдал тасралтгүй амьдарч байгаа гэдгээ анзаарахгүй л яваад байдаг. Бид нар ийм байдалтай амьдрах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй л амьдардаг. Яагаад гэвэл өөр бүх хүмүүсүүд хэцүү амьдарч байна. Тэд нар амьдралын төлөө тулалдж байна, тэмцэж байна, зовж байна. Амьдрал ийм л байх ёстой гэсэн ойлголттойгоор биднийг хүмүүжүүлж бидний энэ тархийг кодолж ирсэн байгаа, програмчлаж ирсэн байгаа. Тэгээс сүүлдээ хүн төрлөختөнд болохоор энэ байдал нь зүгээр л жирийн. Хүн амьдрахын тулд зүгээр жирийн л аятайхан амьдралтай болохын тулд заавал тэмцэх ёстой маш их хэцүү аргаар хүнд хөдөлмөрлөж байж, зовон байж, насны эцэст ч юм уу хүссэн юмдаа хүрч магадгүй, хүрэхгүй ч гэж магадгүй. Энэ итгэл үнэмшлийг бид нарт хэн яагаад суулгачихсан юм? Энэ итгэл үнэмшил бол худлаа. Хүн ямар нэг юмтай тэмцэж байх үед, ямар нэг юмыг өөрийн болгохын төлөө босромог аргаар ч юм уу, худал хуурмаг аргаар буруу замаар олж авахын тулд цаана байгаа одоо мэдрэмж нь болоод итгэл үнэмшил нь болоод надад энэ зүйл байхгүй болохоор би энийг хүчээр ямар ч аргаар хамаагүй энд хүрэх ёстой гэсэн энерги рүү явж ордог байгаа. Ийм энерги рүү явж орсон тохиолдолд хүн хамаг хүчээ шавхаас өөр арга байхгүй. Маш их зовдөг. Хамаг эрч хүчээ өгдөг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол одоо бид нар ингээд харах нэм эд баялагт хүрчихсэн тэгсэн хэрнээсээ эрүүл саруул бас тэгээ хувийн амьдралын тогтвортой тийм ээ өөрийнхөө дуртай зүйлдээ цаг завыг гаргаж чаддаг бас найз нөхөд гэд хүрээлэл гэд энэ бүх шатны ийм тэнцвэртэй явж байгаа хүмүүсүүд маш ховор. Хүн мөнгө төгрөгтэй эд баялагтай эрх мэдэл хүрэхийн тулд олон салбараа золиослж байж тэр зүйлд хүрдэг байгаа. Энэ бол 3D хэмжээсийн одоо хүн төрлөختөн ямар нэг юмд хүрэхийн тулд заавал нэг юмаа золиослон байж ямар нэг юмаа золиослож байна гэдэг маань бол бүрэн дүүрэн аз жаргалыг мэдэрч чадахгүй байна л гэсэн үг байгаа. Аз болоход энэ цаг үе дуусаж байгаа. Энэ хуучин үе 3D хэмжээс 3D-ийн систем бүх зүйлүүдийг худал хуурмаг аргаар хулгайлж юм уу, хүчилж юм уу, тийм ээ? Хүчиндэж юм уу? Бие биетэйгээ хор найруулж байж эрх мэдэл, эд баялаг, нэр хүндний ард гардаг. Энэ хуучин систем бол одоо үгүй болж байгаа. Энэ байдлыг бид нар бол одоо олж харж байгаа шүү дээ. Маш их үнэн ил гарч ирж байна. Тийм болохоор одоо бид нар энэ дэлхийн маань шин систем рүү, шин хэмжээс рүү, шин дэлхий рүү явж орж байгаа. Энэ хэмжээс нь бол 5D хэмжээс байгаа байхгүй. Өмнө нь бид нар 3D хэмжээс амьдарч байсан. Одоо бол 5D хэмжээс рүү явж орж байна. 5D хэмжээст энэ бүх зүйлүүд бүгдээрээ шинжлэгдэнэ. 3D-ийн хуучинсаг булхайлаг энэ бүхэн үгүй болж хүн төрөлхтөн хүн болгон аз жаргалтай, эрүүл саруул хүссэн юмаа
чаддаг юмаа ажил хэрэг болгож нэг нэгэндээ өөрсдийнхөө чаддаг зүйлүүдийг гоё ингэж хийж бүтээж өгч ийм гоё солилцоо маягаар ийм шин дэлхийг бид нар үүсгэх замдаа явж байгаа. Энэ шин дэлхий рүү ороход энэ сөрөг бисүүд маань хүн төрлөخت маш их саад болсоор ёон жил болсон байгаа даа. Бидний энергийг маш доод хэмжээнд барихын тулд бидний сүнсийг маш их жижигрүүлэхийн тулд бидний тархийг айдсын энергээр кодлож, програмчлаж ирсэн байгаа даа. Айдсын энерги гэдэг зүйл бол маш доод хүн төрлөختний дайсан байгаа даа байхгүй. Одоо бид нар энэ байдлаасаа салах цаг болсон байгаа даа. Тэгээ ерөнхийдөө бол би өөрийнхөө өөрчлөлт ирж байгаа өөрчлөлтөөсөөсөө хардаг. Сөрөг бодлууд, тавгүй мэдрэмжүүдийн цаана дандаа сөрөг энерги, сөрөг бис явж байдаг. Тэгээ энэ энергийг нь арилгаад өнгөт нөгөө хүн маань тавширлыг мэдэрч, биеийн хөнгөрч ирж, улам илүү их эрч хүчтэй болж, улам их итгэл найдваран сэргэж ирж, улам илүү их зоригтой болж, улам илүү их өөртөө итгэх итгэл нь сэргэж ирдэг байгаа даа. Тийм болохоор энэ айдас гэдэг мэдрэмж бол бидрийнх нэгт биш. Та энэ айдсын мэдрэмжийг мэдэрч байгаа бол өөрийн биш зүйлээ мэдрээд амьдраад байна гэсэн үг. Хэрвээ айдсын мэдрэмж бидрийнх биш юм бол бид нар энэ мэдрэмжийг ангааж өгч, тавьж явуулж, чөлөөлж өгч өөх хэрэгтэй өөрсдөөсөө. Энийг та нар маань өөрсдөө өөр дээрээ хийж чадахгүй байгаа үед ийм ангаагч хүмүүсүүдээр ирж өөрсдөө туслах хэрэгтэй. Түрүүн сая би хэлсэнчлэн манай дэлхий шин систем рүү өндөр хэмжээс рүү орж байгаа гэж хэлсэн. Энэ хэмжээс рүү орохын тулд хүн өөрсдийнхөө энэ айдсын мэдрэмж болоод, эргэлзсэн мэдрэмж болоод, өөртөө итгэж чаддаггүй байдал, энэ зориггүй байдлуудаа даван гарах хэрэгтэй байгаа даа. Даван гарч байж хүн энерги дэвшлүүлнэ, энерги дэвшлүүлж чадсан тохиолдолд амьдралаа гайхалтай сайханаар өөрчлөх үүд хаалганд нэгднэ гэсэн үг байгаа даа. Тийм болохоор та нар маань өөрсдөө энэ ажлыг өөрөөр хийж өгч чадахгүй ийм мэдрэмжтэй маш олон жилээр явсан болов над дээр ирж сессианд маань ороод сессигаа би онлайнаар хийдэг байгаа. Дэлхийн хаанч байсан болно надтай онлайнаар холбогдоод өөрийнхөө энергийн бие дээр болоод бодлын бие дээр, сэтгэл санааны бие дээр, махан бие дээр шинэ юу болоод байгаа бүх зүйлүүдийг онцлуулад гарч ирсэн тэр бүх мэдээллүүдийг цэвэрлүүлээд ангаалт хийлгээд энерги дэвшлүүлж өгнө гэсэн үг. Надад ирж байгаа өөрчлөлтөч нөгөө надад энэ тентхийн твүүдээс Америкаас ч юм уу, Канадаас ч юм уу, Австрали ч юм уу, Япон ч юм уу, Хятад ч юм уу, Монгол, Европын орнуудаас энэ тентхийн хүмүүсүүд байдаг байгаа. Тэгээд та нар маань энэ тавгүй мэдрэмжүүдээс салаад энэ айц гэдэг энэ хүнд мэдрэмжүүдээс салаад өөрийгөө энэ мэдрэмжүүдээс чөлөөлөөд өөрийнхөө энэ амьдралд хүртэх гэж ирсэн амьдралдаа хүрээрээ. Тэгээд 11 сараас би бас дан бясалгалын сургалтыг зохион байгуулахыг хүсэж байгаа. Төлөвлөж байгаа. Тэн дээр бол бясалгал маань цаг үргэлжлэнэ. За эхний нэг 10-20 минутанд бүгдээр жоохон ярилцаад асуулт байх юм бол асуултаа асуугаад тайлбарж бас би хэлэх чухал зүйлүүдэд тайлбарж илээд ерөнхийдөө бол 30-аас 40 минутын дотор хооронд бүгдээрээ бясалгаж өгнө гэсэн үг. Энэ бясалгал бол бас маш чухал. Би өөрийнхөө одоо зохион байгуулдаг сургалтаа бас бясалгалтай холбож өгдөг байгаа. Сургалтын дээр бол би ерөнхий энэ бүх
чухал мэдээллүүдийг өнгөө сүүлд нь 15-20 минут бясалгал хийж өгдөг байгаа. Одоо болохоор шинэ зөвхөн бясалгалын сургалтыг бас давхар эхлүүлэх санаатай байгаа. Яагаад вэ гэх юм бол бас миний энэ бясалгал сургалтанд сууж байгаа хүмүүсүүд маань над дээр ингээд яг ганцаарчлан сессиа авч ажиллаагүй байгаа ч гэсэн тэд нар маань бас салхамнуудаас салаад бас тайвширлыг мэдрээд бас тэдний амьдралд нь маш тийм замчлах үүрэг ролийг үзүүлж байгаа болохоор бас энэ чухал одоо энергийн бясалгалыг хийж зааж өгөхийг одоо та нартайгаа холбогдохыг хүсэж байна. Энэгээр дамжуулан бас та нарын маань дунд миний сессианд арай орж чадахгүй бас үнэн арай одоохондоо үнэтэй санагдаад байгаа ч юм уу тийм ээ. Тийм хүмүүсүүд байх юм бол бас энэ сургалтанд одоо сургалт бясалгалт маань хамрагдаж тодорхой хэмжээний өөрийнхөө бас салах ёстой зүйлүүдээс салаад өөрийгөө бас ангаалтанд суралцаад яваарай. Сургалт маань удахгүй одоо энэ 7 хоногт 2 дахь шат маань 2 дахь сар маань дуусж байгаа. 2 дахь сар маань бол анхны шат маань байсан. Дараагийн сараас 3 дахь сар нь буюу дунд шат руу явж орж байгаа. Энэ сургалт маань бас удахгүй эхэлнэ. Яг хизээ эхлэх мэдээллийг нь бас тухайн цаг үед нь мэдээлэл тавиад явах болно. Тийм болохоор та нар маань бас миний Facebook дэх төгс амьдрал пэйжтэй маань хамт байгаарай. Бас Instagram дах төгс амьдрал пэйжтэй маань бас хамт байгаарай. Тэн дээр бас мэдээллүүд маань гараад явна. Тийм болохоор сургалтандаа суугаад бас энэ үн цэнтэй мэдлгүүдийг аваад явж болно. Асгүй бол яг зөвөр бясалгалд сууж өөрийнхөө бодол мэдрэмжийг бодолтойгоо ажиллах тэгээд группийнхаа энергитэй хамрагдаад би бас өөрийнхөө энергиээр дамжуулаад группийнхаа бясалгалдаа сууж байгаа хүмүүсүүдийн бас тодорхой хэмжээнд цэвэрлэгдэх шаардлагатай байгаа энергийг нь цэвэрлэж өгөх болохоор бас энэ үйлчлэгийг нэвтрүүлэхийг хүсэж байна. Тийм болохоор та нар маань бас энэ сургалт болоод энэ бясалгалын курс маань удахгүй эхлэх болохоор бас бүртгүүлээд эхлэхийг хүсэх юм бол бас над руу бичээрэй. Тэгээд энэ бичлэг маань та нарт маань таалагдсан болоод бичлэгээ өөр хүмүүсүүдтэй шеэр хийж энэ мэдлэгийг хуваалцаарай. Сувгийг маань subscribe хийгээрэй. Лайка дараарай. Бас гоё өгтэй комментууд бичиж явуулаарай. Тэгээд удахгүй дараагийн хамтлагаар уулзъя. Түр баяртай.